Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын захин бодлогын хөгжлийн хороо, эдийн засаг үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, боловсролын газраас хамтран ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11-р ангийн сурагчдын дунд Эрдэнэт хотын өдрийг догоолдуулан бидний хүсэл элтгэлийн тэмцээнийг Орхон аймгийн хүүхдийн ордны их танхимд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цагт зохион байгуулах гэж байна. Элтгэлийн тэмцээний сэдэв: Эрдэнэт хотын хөгжилд бидний оролцоо. Бидний хүсэл мөрөөдөл. Хэрвээ би төлөөлөгч байсан бол эдгээр сэдвийн аль нэгийг сонгон авч илтгэлээ бэлтгэн оролцсон. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагт нутгийн удирдлагын ордны амрын нэрэмжит танхимд болох бөгөөд чиглүүлэгч багш оролцогчид ирж оролцсон. Тэмцээний зохион байгуулалт тавигдах шаардлага: илтгэлийн хугацаа 3-аас 5 минут байна. Хуулбар интернетээс шууд авсан бус өөрийн санаа бодол туршлага шингэсэн байна. Хөгжөөнд дэмжих сурагчдын дунд хөгжөөнд тэмцээн зохион байгуулна. Бүх оролцогчдын илтгэлийг захин сүлжээнд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд байрлуулах ба лайк, шеэр, комент, үзэлтийг үндэслэн хамгийн өндөр хандлттай илтгэлийг шалгаруулна. Илтгэлийн тэмцээний шагнал урамшууллыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амрын талбайд гардуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9991 1117 дугаараас лавлана.